ачаасны хоёр асуулт байна. За энэ хөл бол бас хэрэгтэй бол айгүй олон байрны цалингууд ер нь гарсан гэдэг бүгдээрээ ярьсан. Манай хаан үйлдвэрт нисхийн цагаан хаалга гэдэг хотхон 500 иргэнийг хохироогоо давхардуулаад зардсан маш олон тохиолдол гараад бас энэ хэдэн жил бараг үргэлжилж байгаа юм. Маргаанууд явж байгаа. Энийг тасцад одоо хэрэгтэй хуйлаа гэж нэгдүгürt ойлгож байна. Гэхдээ хоёр зүйлийг асууя гэж бодож байна. Одоо ингээд баригдаж байгаа орон сууцны төслүүд дээр өөрчлөсөн захиалгыг тэмдэглээд нийтэд ил тод зарлана гэхлээр сайн зураг гишүүнээ одоо ингээд гайгүй төслүүдийг бушуухан төрүүлж очиж гэрээ байгуулад олон зугаар нь дарж гэрээ байгуулдаг байрны ченж зүйлүүд их болсон гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ хурдын төслүүд дээр бол ялангуяа төрүүлээд хэдэн 10-аар наваад дарчдаг. Ийм хүмүүсийн нэр ил тод болох уу? За манайхан бас хардаж ярьдаг. Гадныхын ерөөсө хамаг байрны үн аваад орон сууцны өнсгөөд байна. Ерөөсө гадаадын иргэд ерөөсө аваад дууслаа гэж яригддаг. Энэ зүйлүүд ил тод болох уу? За нэгт энэ асуултыг хариулж. Хоёрдугаарт дуусаагүй барилгын гэрчлэгийг авах нь битгий хэл дууссан барилгын гэрчлэгийг авч чадахгүй одоо газрууд олон байна. Одоо энэ тусгай хамгаалалттай газар одоо манай хаан улдүргийн замын урдуур Богд хаан уулын тусгай хамгаалалттай газар байшин барьсан маш олон барилгууд байгаа. Тэнд авсан иргэд зарим нь гэрчлэгээч авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ хүмүүс төр энэ хууль хэрэгж чадах уу? Тусгай хамгаалалттай одоо газар орон сууцад хэдэн 10-аар нь бариад байгаа шүү дээ. Энэ хүмүүс төр энэ хууль одоо хэрэгж чадах юм уу? За ийм хоёр асуулт байна. За хууль санамж хариулъя. Сайн зураг гишүүн. За бид нар бас хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай. Тийм учраас энэ хуулийнхаа хүрээнд энэ мэдээлэл ил болох юм. Яг тухайлан Жокгүй алдарч авах Прөвжовын сайн зураг гэдэг нэр бол гарах боломжгүй. Тухайн магадгүй одоо нэг орцтой байрны 10 тод дээр гэхэд захиалагтай банкны процент байгаа буюу тэмдэглэгээ хийлэгдсэн гэдэг л төлөв гарч ирнэ. Эрхийн төлөв. Түүнээс биш одоо яг одоо А гэдэг этгээд Б гэдэг этгээд гэдэг нэр усаараа гарах боломжгүй. Гэрээ байгуулж байгаа хүнийгээ эрсдлээ явна. А гэдгээд нь одоо лавлгаагаа аваа ч юм уу ингээд цаашдаа явах юм. Тэрнээс биш үндэ хэлэхэд одоо бас хүний одоо овг нэрээр нь бүх зүйл зарлах тийм боломжгүй гэдэг зүйлийг би бас танд хэлье. За яг энэ гадаадын байгууллагууд төвлөрж энэ төр надад бол яг тоон судалгаа алга зүгээр энийг хилцүүлгийн явцад бас эдийн засгийн одоо агшилттай холбоотойгоор бартерын юмнуудаас яваад аж ахуй нэгж байгууллагууд бие биендээ байгаа параметрээс солилцтол ингээл бас солилцдог. Энэ дээр нь одоо гадна дотны компаниуд орж ирэл бас барилгууд төвлөрөөд байгаа юм шиг ийм зүйлүүд бол байгаа юм билээ. Энийг би бас хилцүүлгийн явцад бас зарим одоо хүмүүс ч хэлээд байна. Ер нь одоо ийм байдлаар бас байрууд бас зарим хүн дээр ингээ ихээр орж ирдэг ийм зүйлүүд байгаа. Энтергээд бас хилцүүлгийн хувьд бол одоо хуульчид болон зарим энэ үйл хөдөлгөөнгийн одоо зуучлалын юмнууд бол хэлж илээ. За энэ дээр бол нэр усч гэдэг юм уу ийм зүйл бол байхгүй. За нэг одоо өөрийн нэр дээр маш олон орон сууцтай гэж бас хардталтууд байдаг. Энэ бол бас тийм усын мөртгөлийн ерөнхий газар дээрээс авч үзэж байгаа мэдээлэлээр бол харьцангуй цөөхөн л иргэд байд юм билээ. Энэ дээр бас хоёр болон түүнээс дээш орон сууцтай иргэдийн мэдээллийг тоогоор нь бас боломжтой бол манай усын мөртгөлийн ерөнхий газрын хилээд өгөөч. За тусгай хамгаалалттай газар нутгийн хууль бол удахгүй орж ирээд бас энэ асуудал дээр нэг гарц гаргалгаа гаргах гээд манай Батүлцийн Батэрдэн гишүүн бас ажиллаж байгаа юм байлээ. Одоо бол түрүүчээсээ бас гэрчлэгээ олгогдсон энэ байшингуучид дандаа аялал жуулчлалын орон сууц гээд хуулиа зөрчиж гэрчлэгээ олгосон шүү дээ хүчээр. Тэгээ зарим нь ингээд зогсчихсан ийм л байдалтай байгаа. Тэгэхээр тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал бол энэ хуулиар би бүрэн хариулт өгч чадахгүй. Газрын суур эрхийн асуудал нь эхлээд зөв болж иж дараа нь энэ одоо дээр нь баригдж байгаа барин сууц гэдэг юм үйл хөдлөх хөрөнгө гэдэг бүхэл одоо биомороо зөв болно. Тэгээд ямар ч байсан Батэрдэн гишүүн маань хаврын жуулгандаа энэ хуулиа өргөн барих юм байлээ. Намрын жуулганаар энэ хуулийг бас нэг одоо зөв концепцээр нь за энэ тулж байгаа үүссэн энэ асуудлуудаа нэг цэг тавиад тэгээд нэг зам мухарлаад явах юм байна гэсэн ийм ойлголттой бас мэдээлэл солилцоод явж байгаа. За алдарч явах гэж тодруулъя. За ер нь бол ойлголоо. Тэгэхдээ манай Батэрдэн гишүүн санаалж байгаа энэ тусгай хамгаалалттай газар ялангуяа энэ нисхийн армаг зайсанд баригдаж байгаа орон сууцууд улсын гэрчлэгээ авч чадахгүй байгаа явдал дээр
хуулийн гарц гаргалгаа одоо санаачлаад явж байгаа. Ер нь энэ замын урд яармгийн замын урд байгаа айлуудыг тусгай хамлаас гаргахгүй бол нөхцөл байдал нэлээд хүнд байгаа. Энэ дэр одоо би бас дэмжиж ажиллана гэдгийг илэрхийлье. За гол нь сайн зэрэг гишүүний одоо энэ нэг юм сүүлийн үед ийм байрны тийм ченж маягийн хүмүүс их болчиход байна л да. Энэ дэр хэдүүлээ одоо энэ өргөн байрсан хуулийн чи хүрээнд тэмцэж болохгүй юу? Тэгээ бүр тэрнээс хамгаалаад одоо орон сууцны компаниуд ч айгүй нарийн арга хэрэгжилж тэгэхгүй бол орж ирэх хэдэн арбаар нь захиалцдаг. Тэгээд дамлан одоо зардаг ийм хүмүүс одоо маш олон болцсон байна. Энэ дээр одоо энэ хуулийн юм дээр чинь гаргалгаа энэ төр байна уугүй юу? За хууль сарах шариул дараад нь улсын мөртгөл хариулъя. За яг одоо ченжүүдийг бидэд бас буруутгаж болохгүй. Энэ бол одоо яг иргэний хуулийнхаа дагуу л гэрээний чөлөөт байдлын дагуу л энэ хөрөнгүүдийг бас шударгаар олж авч байгаа илүү дээ. Янз бүрийн байдлаар бусад мөнгө эргэлдүүлээд зөв болгож байгаа бол энд бол тусдаа асуудал. Энэний гол бодлогын асуудал нь орон сууцны нийлүүлэлтийг л сайжруулах асуудал байна. Тэгэхээр энэ нийлүүлэлт сайжирж иж өөрөө орон сууцны юм доктортой болно. Бас дээрэс нь ченжүүд их хэмжээгээр төвлөрүүлж худалдаж авах байдал буурна шүү дээ. Миний байгаа мэдээлэлээр одоо орон сууцнд орыг ипотекийн зээлд хамар гэдгийг жилд 50,000 өсөлт гаргаж байхад дөнгөж 19,000 орон сууцал жилд ашиглалтанд орж байгаа байхгүй. Энэ эрэлт хэрэгцээн дээр чинь бас тоглолт явж байгаа. Энэ дээр залим эхлэгчид бас тоглолт хийж байгаа. Ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр бас өнөөдөр сая мэдээ хараа сууж ийн Улсын хурлын дарга бям цогт даргаад засгийн газраас бас орон сууцчлалтын тухай хууль өргөн барьж байгаа гэж ойлголоо. Энэ хуулиар бас нийлүүлэлтийг сайжруулах. За нийлүүлэлтийн цаана эргээд газрын харилцаа болон дид үтцийг л одоо шийдэж өгөх. За ажлын хэсэг хариулъя 4 дугаар хэлбэр. За улсын бүртгэлд 2026 оны 3 сарын 31-ний байдлаар нэг орон сууцтай 418,276 иргэн, 2-оос 4 орон сууцтай 89,207 иргэн, 5-аас дээш орон сууц өмчлөдөг 1,250 иргэн, анхны бүртгэлээс хойш өмчлөх хэрхээ шилжүүлээгүй 215,766 иргэн бүртгэлтэй байна. За гишүүд асуулт асууж дууслаа. За би бас гишүүнийхээ хувьд нэг асуулт асуугаад байна.